За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэг Батуулдын Чултам гэдэг Монгол Улсын их сургуульд багш судлаачаар ажилладаг. За судалгааны сэдвийн үед 2017-оос 2023 оны буюу 7 жилийн хугацаанд 3-4-5 дугаар сард Joy Stationery хиймэл дагуул ашиглан тоосны мониторинг хийсэн судалгааны үр дүнг танилцуулнаа. За Монгол орны өмнөд хэсэг бүгд найрамд хятад орд улсын хойд хэсгийг одоо хамран орчих говь зэлийн бүс нь бол дэлхийн агаар мандлын тоосны одоо гол их усүр гэж явдаг. Их усүрүүдийн нэг гэж явдаг. Тэгээд циклоны нөлөөгөөр хаврын үйлрэлт ихэвчлэн тоосны дэгдэлт их тохиолддог. За мөн намрын үйлрэлт цөмгүй тохиолддог. За сонглох салхины чиглэл баруун хойд зүгээс байдаг учраас тоос маань Хятад, Солонгос, Япон, за цаашлаа Номхон талын өргөн удмуудад тархдаг. За хэдийгээр говь зэлийн бүс нь одоо дэлхийн агаар мандлын тоосны гол их усүрүүдийн нэг боловч Монгол оронд бол суурийн хэмжилтийн мониторинг эсвэл хангалтгүй байгааг эндээс харж болно. За энэ нь болохоор нөгөө яг их усүр болж байгаа зэг дээр нь тоосны дэгдэлтийн явцыг ойлгоход тийм дутагдaltaй тавуулж өгдөг. Суурийн хэмжилтийн мэдэн хэдийгээр одоо наривчил сайтай, за accurate буюу илүү найдвартай гэж үздэг. Гэвч яг их усүр болж байгаа зэг маань ихэвчлэн зэлүүд тэгээд дэд бүтц хангалтгүй тийм газруудад тохиолддог. Тэгэхээр одоо энэ тохиолдолд бол remote зайнаас тандан судлал, за тухайлбал хиймэл дагуул дээр суурилсан зайнаас тандан судлал бол илүү үр дүнтэй арга болдог. Тоосны мониторинг хийхэд анх судлаачид Модис хиймэл дагуулын мэдээг ашиглаад өдөр шөнийн аль алинд нь тоос илрүүлэх боломжтой тийм алгоритмыг боловсруулсан байдаг. За гэвч энэ Модис зэрэг энэ polar orbit буюу туйлын орбитын хиймэл дагуулууд нь яг тэр тоос дэгдэх акшнд тухайн тоос дэгдэж байгаа бүстэйгээр одоо нөгөө дайрч гарах юм тохиолдол нь random буюу тохиолдлын шинж чанартай байдаг. Харин Joy Stationery хиймэл дагуул дэлхийн бөмбөрцгийн 3-1-ийг тогтмол ажиглаад дэлхийдээ синхрон байдлаар иргэдэг учраас цаг хугацаанд хурдан өөрчлөгдөг юмс үзэгдлийг мониторинг хийхэд давуу талтай болж өгдөг. За Монгол орны ажиглалтын цэгт байгаа бас хэд хэдэн Joy Stationery хиймэл дагуулууд байгаа. За тэрний нэг нь бол Японы Himawari хиймэл дагуул. За мөн цөөнгүй судалгаанууд Himawari хиймэл дагуулыг ашиглан хийгдсэн байдаг. За тухайлбал Такилмахан десертээс 9 цөлөөс дэгдсэн тоосыг 10 минутын интервалтай Himawari-гийн дата ашиглан тодорхойлсон байдаг. За гэвч эдгээр судалгаанууд нь ихэвчлэн өрөөрөг увтрыгийн 10-аас 20 градус буюу бүс нутгийн хэмжээнд хийгдсэн байдаг. Тэгэхээр энэ дээр үндэслээд Himawari орон нутгийн хуваарийн илүү одоо бага зайд тархаж байгаа тоосыг илрүүлэх боломжтой юу гэдэг асуултын үндсэн дээр бид нэр судалгааны ажлыг хийж эхлүүлсэн байгаа. За 2015 онд Японы цагуурын агентлагаас Himawari 8 хиймэл дагуул хөргсөн. За 16 спектрийн сувагтай. За спектрийн сувгаас хамаарат 0.5-аас 2 км-ийн орон зай наривчлалтай 10 минут тутамд хэмжилтийн мэдээг авдаг юм хиймэл дагуул байна. За бидний ашиглаж байгаа инфраred сувгууд нь өдөр шөнийн аль алинд нь мониторинг хийх боломжтой ийм сувгууд байгаа. Тэгээд энэ гурван сувг ашиглаад бид нэр тоос илрүүлэх алгоритмаа гаргаж авсан гэсэн үг. За нөгөө хаврын үйлрэл дээр төвлөрсөн гэсэн тэгэхээр нөгөө 92 өдөр байгаа даа. Тэгэхээр 92 өдөр болгоно цаг салхины урдны мэдэн дээр үндэслэж шалгаж үзээд тэгээд тоос яг эхэлж босч байгаа цэг буюу last hotspot-уудыг тодорхойлсон. Одоо энэс хойш хэвлэн hotspot гэдэг нэрээр авчи. За тухайлбал 2020 оны 3 сарын 18 эндээ бид нэр хоёр тоосны их усүрийг харж байгаа. За last RGB зурган дээр бол улаан өнгөөр тоос агаар мандалд тоосыг илэрхийлж байгаа. За улаан өнгөөр гийг илтгэх утга нь одоо пикселийн утга нь тоосыг илэрхийлж байгаа юм бол бид нэр эндээс улаан өнгөний пикселийн утгыг гаргаж аваад за тэгээд суур зурган дээр давхарлаж үзээд яг ямар орчмоос тарж байгааг тодорхойлох боломжтой. За суур зураг болон Atlas-ийн зурган дээр үндэслээд бид нэр энэ hotspot болсон цэг тус бүрэн дээр бүгдээр энэ тодорхойлолт бичээд мэдээллийн сан үүсэх байдлаар явсан байгаа. За энэ дээр 7 жилийн хаврын үйлрэлд аль цэгүүдээс тоос болсон тоосны дэгдэлтийн их усүр болсон цэгүүдийг энэ дээр харуулж байгаа. За ерөнхийдөө бол энэ баруун бүсээс ихвчлэн эхэлж яаж байгаа нэг зохилогч салхины чиглэл маань баруун хойд зүгээс учраас энэ хавьс эхэлж дэгдэж байгаа. За тэгээ Алтай салбарын улс
тэргээр хөндөй усны илэгдэлд орсон уулын хажуу бэл зэрэгс дэгдэж байгаа байдал харагдсан. За төвийн бүст бол бэлчээрийн газар за мөн тариалагын талбайгаас тоос дэгдэж байгаа байдал ажиглагдсан. Харин зүүн бүст за мөн бэлчээрийн газараас дэгдэж байгаа. Мөн баруун усаар тэжигддэг төр зүрийн нууруудын шалаас дэгдэх байдал анзаарэгдэж байгаа. За энэ хөвсгөл одоо харьцангуй чиглэг байдаг хөвсгөл орчимд за тухайлбал эдрэг болын сав газарт тоосны их усрын цэг бас илэрсэн. За энэ нь болохоор уурын соёлын өөрчлөлт эсвэл хүний үйл ажиллагааны нөлөөтэйгээр тоос босох боломжтой газрын цар үеийн нэмж байгаа байдал эндээс ингээ харагдаж байна. За энэ слайд дээр болохоор нийт 80 өдөр гэсэн 92 өдөр гэсэн тэр 92 өдрийн хэдэн өдөрт нь Монгол орны хэмжээнд ямар нэгэн байдлаар тоос илэрсэн бэ гэдэг нэг тоо. Дараагийнх нь болохоор хэдэн хотспот илэрсэн бэ гэдэг үү. Дараагийнх нь болохоор бус нутгийн хэмжээний хүчтэй шорон шуурга хэдэн удаа тохиолдсон бэ гэдэг нэг график болон хүсэгтээр харуулсан байгаа. За 2017-2018 онд бол тоосны дэгдэл харьцангуй бага байсныг харж болно. За тухайлбал 2017 оны 3 дугаар сард Монгол орны хэмжээнд ямар нэгэн байдлаар тоос илрээгүй. Харин 2021 онд бол тоосны дэгдэл нэлээд өндөр байсан. За тухайлбал 54 өдөр Монгол орны хэмжээнд ямар нэгэн байдлаар тоос илэрч 160 хотспот тодорхойлогдсон. За 2021 болон 2023 онд тус бүр 17 удаагийн хүчтэй бус нутгийн хэмжээний шорон шуурга тохиолдсон байна. За саруу дотор бол ерөнхийдөө 4 дугаар сар бол тоосны дэгдэлтэй хамгийн тийм оргил сар байдаг нь эндээс харагдаж байна. За тоосны тархалтыг хязгаарлах хэд хэдэн байгалийн хүчин зүйл байгаа. За эндээсээ бид нэр 2017 оны 3 сар буюу тоосны дэгдэлт ерөөсөө илрээгүй сар дээр цасан бүрхөвч салхины урд ямар байсан бэ гэдгийг харуулсан байна. За харах юм бол за цасан бүрхөвч бас харьцангуй уулах газраараа байгаа. За салхины урдны үед 14-аас 18 м/сек салхи маш бага давтамжтайгаар илэрсэн. Харин 2021 оны 3 сар буюу одоо тоос ихтэгдсэн үед цасан бүрхөвч ямар байгааг энэ дээр харуулсан байна. За өмнөх 2017-тай харьцуулахад л цасан бүрхөвч бага. За тийм яг ямар цэвүүдээс тоос дэгдсэн нь бас энэ улаан цэвүүдээр харагдсан байна. Салхины урдны үед 2017 оны 3 сард 16-аас 18 м/сек салхи сүүн давтамжтайгаар байсан бол энэ дээр 24-ээс 26 м хүртэл секунд салхи ихэвчлэн одоо баруун зүгээс салхиж тоосыг дэгдсэн байдал тоос дэгдэхэд хүргэсэн байдал харагдаж байна. За энэ дээр болохоор тэр эхний зурган дээр болохоор True Color RGB зураг уу бодит зургийг харуулсан байна. За хоёр дахь нь Dust RGB зургийг харуулсан. За энэ дээр нөгөө Эрдэнэтийн цагаан тоос гэдээ ярьдаг. Энэ дээр иймэрхүү байдлаар харагдаж байна. За энэ True Color дээр нь болохоор тийм зурус байдлаар харагдаж байна. За тэгэхээр энэ тоосны тархалтын илэрхийллийг илүү боловсронгуй харуулахын тулд бид энэ солонгосын судлаачдын боловсруулсан D-Star гэдэг параметрийг ашигласан. За энэ параметр нь болохоор Зүүн Азийн бүс нутагт тохиолж гарч ирсэн. Одоо brightness temperature difference буюу одоо цацрагын температурыг температурын ялгааг нь хасах 0.11 байхаар энэ threshold буюу босго утгаар авч үзсэн. Тэгээ энэ босго утгыг ашиглаад бид нэр аль хэсэгт нь тоос хамгийн их одоо их концентрацтай байсныг нь гаргаж ирсэн байна. Баг утга байх тусмаа илүү өтөн тоосны масс агаарт байна гэсэн үг. Dust RGB зураг бол чанарын судалгаа. Яг хаана тоос тархаж байна гэдгийг харуулна. Бид нэр цаашид тоон судалгаа хийхин тулд энэ төрлийн алгоритмуудыг ашиглаж хөгжүүлэх шаардлага гэж байна. Мэдээч хэрэг энийг сурын хэмжилтийн мэдээгээр баталгааж болох ёстой. Уучлаарай 2 мод үлдсэн байна. За тэгээд Эрдэнэтийн цагаан тоосны асуудал бас нэлээд хэдэн жил тухайн орчинд бол асуудал үүсгэж байгаа. Тэнгүүтээ Хямаурын дата за улаан өнгийг илэрхийлэх утга нь улаан гэж бидний одоо асайн хийсэн өнгө маань тоосны илэрхийлнэ. Тэгэхээр бид нар энэ улаан өнгийг илэрхийлэх тоон утгуудаа гаргаж аваад за тэгээд энэ максимум минимум утгыг нь 0-с 1-ийн хооронд байхаар тохируулаад 10 минутын интервалтай дата одоо жишээлбэл Гринвичийн цагаар 4-8 цаг 30 минут гэхээр 27 удаагийн мэдээг бид нар давхарлаад
аль орчимд нь хамгийн их тоос тархаж байна гэдгийг харуулсан байна. За энэ зэрэг дээр харах юм бол хэдлийн сангаас 150 орчим километр газар цагаан тоос тархаж байгаа. Яг энэ тоосны тархалтын дагуу бол маш их тариалан хэлбэрүүд байна. Тоосны тархалтын одоо юу гэдэг бохирдлын нөлөөллийг ерөнхийдөө энгийнээр 3 зүйлээс нь хамааруулаад хэр одоо сөрөг үр дагавартай гэдгийг тодорхойлж болно. За эхний нь болохоор хэр удаан хугацаанд тэр тухайн ивент нь үргэлжлэж байгаа юм бэ гэдэг. За 4 цаг 30 минут үргэлжилсэн байна те. Энэ бас тийм богино хугацаа биш. Хоёрдугаар particle size буюу яг ямар ширхтээ тоос тархаж байгаа юм бэ гэдэг. За яг технологийн дагуу бол 74 микрометр хэмжээтэй гэж гаргасан байдаг цагаан тоосыг. Гэхдээ агаар тэгтээ бол илүү нарийн ширхтээ эсвүүд нь нарийн байх тусмаа илүү хол зайд зөвгдөнө. За дараагаар нь тэр тоосон дотор ямар элементүүд агуулгаж байна гэдэг асуудал. За мэдээч хэрэг сейсмологийн ур хавчаас сейсмологийн бол их хэмжээгээр агуулгаж байгаа. За мөн бусад хүн металлууд зөвшөөрөгдөхгүй хэмжээнд агуулгаж байгааг бас судлаачид бас гаргаж ирсэн байна. Тэгэхээр энэ гурван ангиллаар аваад юугаар одоо шалгуур үзүүлэлтээр аваад үзвэл цагаан тос бол ямар хөнөөлтэй зүйл байж болохыг ингээд харж байна. За энэ болохоор синоптик мэдээ. Одоо энэ 2020 оны 11 сарын 11-ний өдөр 4 цагийн үед цагаан тос тэгдэж гисэн байна. За тэгвэл энэ цагаан гурвалжингаар бол хаягдлын сангийн талбайг харуулсан байна. Яг 4 цагийн үед одоо харьцангуй хүчтэй салхи орж ирж байгаа байдал харагдаж байгаа. За хоёр дахь зурган дээр нь болохоор яг дэгдэлтийн оргил үед дундад салхины ор 7-8 м/сек болж ихсэн байдал харагдаж байгаа. За энэ мэдэн дээр үндэслээд бид нэр 2017-аас ингээд олон жилийн үеэр ингээд мэдээлэл сан үүсгэж явж байгаа. Тэгэхээр энэ салхины ордны мэдэн дээр үндэслээд бид нэр threshold буюу салхи тоос босох хурдыг тодорхойлж болно. За тэгэхээр цаашдаа одоо юу гэдгийг уурхан бос ч юм уу эсвэл ямар нэгэн тоосны хүмүүсийг болж байгаа цэг дээр бидний мэдээллийн дээр үндэслээд цагаараа орцсон мэдэн дээр бас үндэслээд за тэдэн метр секунд болох гэж байна. Тэгэхээр нөгөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авъя гэдэг байдлаараас хандж болохоор хийнэ байгаа. За дараагийн юм дээр нь болохоор энэ 2015 оноос бэлэн байгаа. Тэрийг 2025 26 гэдэг нэмэгдүүлэх шаардлага байгаа. За мөн номрын илэрлэлийг оруулж ирэх бодолтой байгаа. За тэгээд хөгжүүлэхээр холбогдох судалгааны ажлуудыг хүмүүсээс судлаа явж байна. За цаг дуусч байгаа учраас ингээд ерөөхдөө болчихё доо.